За сайн байцгаана уу. Гэр body pages мэдчилж байна. Ингээд 12-7 хоногийн нөгөө эсэргүүцлээ сайжруулах эрч хүчийг нэмэх челленж явж байгаа. За тэгээд өнөөдрийн хичээл рүү оръё. Өнөөдөр 30 дахь өдөр явж байна. За өнөөдрийн амьдралын хичээл болохоор зэрэг Bill-Business өнөөдрийн амьдралын хичээл болохоор зэрэг finishing what you start is a habit we can all develop. Аашлаад байгаа. Өнөөдрийн хичээл болохоор finishing what you start is a habit we can all develop. Тэр эхэлсэн юмаа дуусгах одоо эхэлсэн бол дуусгадаг тийм байх нь одоо бид нар энэ одоо эхэлсэн л дуусгадаг юм чадварыг бол хүн болгон хөгжүүлэх боломжтой шүү гэдэг хичээл юм тийм ээ. За I have noticed far more people start business programs than finish them. Тэгэхээр ер нь бол яг маш олон хүн эхэлдэг. Тэгээд харамсалтай нь бол дундаас нь хайчт юм байна л да. Тийм ээ why? Маш олон хүн эхэлдэг боловч тэгээд цөөхөн улсууд л дуусгах юм. Тэр why? Яагаад? Quite clearly quitting has become a habit for many people. Тэгэхээр харамсалтай нь ихэнх улсууд нэг ажил эхэлчихэд дундаас нь хайчт. Боди хийж байгаа дундаас нь хайчдаг гэж байна. 84 хоног хийх ёстой шүү дээ. Тэгэхэд бол дундаас нь хайчт юм байна. За The good news is we all have the potential to finish what we start, to follow through and honor self-promises. Тэгэхээр сайн мэдээ бол юу байдаг вэ гэхээр зэрэг уул нь бид нар бүгд л одоо хэлсэн зүйлээ дуусгахыг бол хүсгэл юм чадна л гэж байна л да. Хүн болгон чадвартай гэж байна дуусгахыг бол тийм. Тэгээд өөрийнхөө хэлсэн үгэнд эзэн болох хүн болгон тийм чадвар бол байгаа. Тэгээд the key is to make finishing what you start a habit, a positive pattern of action. За тэгэхээр хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр зэрэг эхэлсэн зүйлээ дуусгадаг тийм одоо эхэлсэн бол дуусгадаг тэр эхэлсэн бол хаягхуугаар дуусгадаг тийм одоо тийм юу шлэх вэ? Эхэлсэн бол дуусгадаг одоо тийм зантай байгаач л гэж хэлэх юм тийм одоо эхэлсэн бол дуусгадаг тийм энэ бол хүний хамгийн зөв одоо тийм ёшөө шин чанар шүү гэж маш эерэг тийм ээ хийсэн бол дуусгадаг байна гэдэг чинь одоо бидний маш чухал одоо шин чанар байгаамаа гэж тийм. One of the things that can help is if you see every day as an example for how you will approach the entire 12-week program. Тийм. Тэгэхээр нэг юм чухал зүйл бол бид нар тусалж байгаа нэг зүйл бол юу вэ гэхээр зэрэг бид нар ингээд өдөр болгоныг л энэ 12-7 хоногийн өдөр болгоныг л яг тийм ээ яаж энэ одоо 12-7 хоногийн програмыг хийх вэ гэдэг одоо тэр хандлага нь өдөр болгон тийм хандлагатай байгаад байх нь их чухал юм а гэж тийм өдөр болгон тэр хүмүүс л ихэнх үедээ бол хүн болгон ингээд мессежээр бие сайжруулах гал үздэг гэдэгт харамсалтай дунд нь ч юм уу янз бүрийн асуудлаас болоод тийм бид хэлсэн шүү дээ нөгөө болчдөг гэдээ хайждаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ерөөсөө өдөр болгон л одоо тэр сэтгэл санааны өндөр байдалд одоо нөгөө бид 12-7 хоногийнхаа програмыг бол дуусна гэсэн хандлага өдөр болгон алдахгүй байна гэдэг л бидэрс бол энэ л бидэрт тусалдаг гэж байна тийм ээ. Today by achieving your nutrition, exercise and mindset goals you can feel the satisfaction of honoring self promises and finishing what you started. За тэгэхээр өнөөдөр бол ингээд Тэг өнөөдрийнхээ одоо ингээд зөв хооллолт асгал болоод оюун
сэтгэл санааныхаа одоо өнөөдрийн зорилтуудыг хэрэгжүүлснээр та бол өөртөө амласан одоо өөртөө амласан тэр амласан авалтандаа одоо хүрж байгаагаар сэтгэл ханамж аваад тийм аавна тэгээд ихсэн зүйлээ бол дуусгана гэж тийм. Тэгээд ихсэн зүйлээ дуусгаж өөртөө одоо өөртөө амласан авалтандаа одоо хүрснээр тийм ээ эндээс сэтгэл ханамж авч авах юмаа гэж тийм ээ. Тэгэхээр өдөр болгонд одоо бид нар бол яг зөв хооллол таслаа хийгээл сэтгэл санааныхаа нөгөө дасгалыг бас хийгээл тийм. 3 шиг дасгал байгаа шүү дээ. Яг боди билдингийн дасгал байгаа, зөв хооллох байгаа. Тэгээд хамгийн чухал нь болохоор оюун санааны бас төлөвлөл гэх юм уу да тийм. Оюун санааны бас одоо дасгал байгаа шүү дээ. Хийн гэсэн тийм ээ. Яг тэр оюун санааны дасгалаа бид нар хайчаарсан зэрэг хийхгүй хайчаад байгаа шүү дээ. Хийсэн ч гэсэн дутуу байгаад байгаа тийм ээ. 50% ч юм уу. Тэгэхээр бид оюун санааны зөв их юм бол бид нар 100% хийн шүү дээ тийм ээ. 100% хийн. За. Тэгэхээр зэрэг одоо ихсэн зүйлээ дуусгаж өөрийнхөө хэлсэн үгэндээ одоо хүрснээс сэтгэл ханамж авна гэж энэ ямар тохиолдолд өдөр болгон тэгээ өнөөдрийнхөө зөв хооллолтыг хийгээд таслаа хийгээд ингээд майндсет хийгээд яхад бид нар өөрөө энэ хийж байгаа зүйлээсээ бид сэтгэл ханамж авах юмаа гэж хэлж байна тийм ээ. За. Tomorrow you have that opportunity again. Тэгэл маргааш ихэд дахиад нөгөө энэ боломж бол бидэрт одоо зөв хооллох хэвээр таслаа хийх хэвээр сэтгэл санаагаа бас сэтгэл санааныхаа одоо майндсет гэж ярьж байгаа. Сэтгэл санаагаа бас бэлдэх хэвээр тийм. Тэгэхээр маргааш дахиад бид нар тийм боломж байгаа. Нөгөө нэг боломж нь болохоор бид нар юу ч хийхгүй байж болж хэвтээд байж болж байгаа тийм. Буруу хооллоод байж болж байгаа тийм. Хоолоо одоо буруу хоол идээд юу ч хийхгүй хэвтээд сэтгэл санаагаа ингээд одоо юу гэдэг тасалж болохгүй бол бид нар нөгөө биеийн ингээд айзмаар эсэргүүцэл модод хэлнэ шүү дээ. Гэдэг санаар хэлж байна тийм ээ. За. And each day as you stick with it, you will be working to develop your ability to follow through and succeed. Тэр өдөр болгон одоо ингээд өөртөө бол цаг гаргаснаар тийм ээ. Өдөр болгон өөртөө ганц 2 цаг л гаргаж байгаа шүү дээ. Өөртөө өдөр болгон ингээд өөртөө цаг гаргаад тийм ээ. Өөрийнхөө одоо энэ бүх одоо би өөрчлөх юмдаа амжилтанд хүрэхдээ энэ чадвараа одоо хөгжүүлээд явах хэрэгтэй ш. Өдөр болгон гэж тийм өдөр болгонд энэ бол өдөр болгоны хөдөлмөр юм аа гэж хэлж байна тийм ээ. Өдөр болгоны хөдөлмөр юм аа гэж хэлж байна тийм ээ. Тийм өдөр болгон ингээ хийгээд явах юм бол та амжилтанд хүрэх өөрийнхөө тэр чадварыг бол яг хөгжүүлээд байна шүү дээ л гэж хэлж байна тийм ээ. За одоо надад бол хамгийн хэцүү юм хоол хийх л байгаа. Яг эрүүл хоол хийгээд зөв тийм эрүүл хоол хийгээд бол 3 удаа тийм хооллоод өглөө нэг жаахан нэг тийм хөнгөвтөр хоол өдөр нэг хөнгөвтөр хоол тэгээд ороо бас нэг 6-аас өмнө басны хоол хийгээд ингээд 3 удаа багаар аягүй сан чанартай хоол хийгээд өөрөө хийгээд тэгээд дунднаас 3 удаа болно өөрөө уух хэрэгтэй шүү дээ. Энэ тэгээд 6 удаа хооллох хэрэгтэй. Энэ дээр л би алдаад байгаа юм аа. Тэгээд тэрийг хэлж байна тийм ээ. Тэгэхээр өдөр болгон та ингэж авах юм бол та each day as you stick with it өдөр болгон тийм ээ. Тэгээд энэ өөрийнхөө одоо амжилтанд хүрэх сайн чадваруудыг хөгжүүлээд өдөр болгон ингэж одоо хийгээд авах юм бол энэ таны чадвар чинь хөгжинэ гэсэн санаар хэлсэн тийм ээ. За and that is perhaps the greatest habit you could possibly develop through this wonderful life experience. Тэгэхээр өнөөдөр хичээлийн гол өгүүлбэр бол энэ юм тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бол энэ wonderful life-ийн одоо ингээд авж байгаа хамгийн чухал зүйл бол сая энэ чадварыг л одоо эзэмшнэ гэдэг нь бол тийм ээ. Энэ бол хамгийн чухал зүйл шүү гэж хэлж. Тэгэхээр зэрэг хүн ингээд зөв хоолой сурах хэрэгтэй тийм ээ. Зөв засгалаа ачааллаа бас зөв өгж сурах хэрэгтэй. Энэ бас хэцүү шүү дээ. Баг ачаал өгөх байх юм бол мэдээжэрнийх нөлөө үзүүлэх юм байгаа болчиход. Хамаагүй ачаал өгөх юм бол бас гэмтэл авах бас эрсдэлтэй тийм ээ. Тэгэхээр яг тааруулж ачааллаа өгөөд булчинтайг ачааллаа өгөөд тэгээд энэ бүгдийг бол хамгийн чухал зүйл маань сэтгэл санаагаа бодойгоо яг хийн зөв хоолой хийн гэсэн сэтгэл санаагаа одоо юу гэдэг
өндөр түвшинд байх энэ чадварыг эзэмшнэ гэдэг бол энэ Bodyfall app-ийн хамгийн чухал одоо чадвар зан төлөв гэх юм да habit хийвж орчуулах зан төлөв гэж орчуулах. Greatest habit. За habit гэдгийг харчаа. Тийм одоо дадал жаншил гэх юм да тийм. Дадал жаншил. Greatest habit гэдэг байгаа байхгүй. Энэ habit үнэхээр одоо мундаг тийм habitтэй ажиллаж хүн эрүүл байх юм шиг байна шүү дээ. Эрүүл байх habitтэй байх нь эрүүл байгаа тийм хэрвээ бие одоо анзаардаг habitтэй байвал тэгэл бас л тийм л үр дүнд хүрдэг. Тэгэхээр энэ habit гэдэг байгаа. Энэ аягүй чухал. Монголоор зан төлөв гэх үү хүний шин чанар гэх үү зан төлөв юу гэж хэлэх вэ? Би ингээ асуугаад байгаа ш та нар ингээ доотлолт нь комментээр бичээд байвал их сайн байна аа. Ганцаархан орчуулаад авах хэцүү юм аа. За өнөөдөр хичээл ингээ дууслаа. Хамгийн гол нь зөв одоо төлөвтэй байх хэрэгтэй юм байна шүү. Зөв төлөв гэдэг нь бид ингээ хоолой зөө үедээ сэтгэл санаагаа одоо хийж чадна гэдэг тийм зөв төвшөнд байлгаад тэгээд одоо бодигаа бол маш одоо юу гэдэг нь те биендээ орохоор чанартай их хэрэгтэй гэж байна те баг хугацаанд чанартай их ийм habitтай байх хэрэгтэй юм байна. Энэ бол greatest habit гэдэг байна. Ийм 12-7 хоногт бол бид нар ийм одоо өөрийнхөө төлөвийг хөгжүүлчихвэл тийм ээ. Ийм өөрийнхөө одоо зан характер гэдэг юм уу зан төлөв өөрийнхөө одоо зан төлөв хөгжүүлж чадах юм бол характер гэдэг байна шүү дээ. Одоо монголоор юу гэдэг зан төлөв. Энийг л хөгжүүлж чадах юм бол энэ бол энэ одоо 12-7 хоногийн хамгийн чухал одоо өөрийнхөө энэ 12-7 хоногт бол энэ өөрийнхөө энэ заныг л хөгжүүлчих нь хамгийн чухал юм байна гэж хэлж байна тийм ээ. Хамгийн чухал зан төлөв шүү гэж хэлж байна тийм ээ. За өнөөдрийн зочин. За энэ 25 настай Kimberly Sharp гэж хүүхэн одоо бүсгүй байна. За тэгээд өсч юм байна. За тэгээд 17-аас 10 болсон гинэ. За гоё бит бас нүүр мөр нь гоё л болсон байна. Өөртөө итгэлтэй. За Kimberly Sharp юу гэж хэлэх вэ сонсъё те. Kimberly Sharp юу гэж хэлэх нэ гэж. За тэгэхээр So I was an expert at starting fitness programs, but I am amateur at finishing them. Amateur. Amateur. За тэгэхээр amateur. За тэгэхээр би бол ингээд юм эхлэхдээ бол үнэхээр мундаг гэж байна. Эхлэхдээ бол фитнес програм эхлэхдээ бол лаг гэж байна л өөрийгөө бол. Тэгвэл харамсалтай нь бол эхэлчихэд дуусах болгоомод би харин сайн дээр уран саханж болчтой гэж байна тийм ээ. Дуус болохоор би бол ингээд сайн дээр уран саханж болчих тийм аа гэж хэлж байна тийм үү. За I kept giving up because the results were taking too long. Тэг би яагаад бууж өгдөг байсан юм бэ гэж. Тэгэхээр зэрэг үр дүн нь тэг шууд ингээд биерээс ингээд 23 онд үр дүн авах гэж аяга уддаг тий. Одоо шил 12-7 хоног гэдэг чинь энэ чинь баг 3 сар гэсэн үг шүү дээ баг. Тэгээ 2 сар гаруй тий 3 сар. 3 сар хичээл нэнгүүтэлсэн нэр. Арайч тийм удаан багт яад ингээд буугаад өгчдөг байсан гинэ. I'm proud to say I completed Bodyfall app with more excitement than when I began. Тэгэхээр зэрэг би ингээд энэ Bodyfall app-ыг бол дуусгасан шүү тий. Би бол ингээд хэлжсэнээс хамаагүй үл тийм сэтгэлийн өндөр
сэтгэл ханамжтайгаар би одоо ингэ дууссан гэдэгтээ хэлэхэд бол үнэхээр би ингэ энэ хэлж байгаагаар би бахархаж байна гэж хэлж байна тийм ээ. Бахартайгаар би хэлж байна тийм ээ. Every couple of weeks I could see and feel the difference and it kept me going strong. Тэгэхээр ингээл 7 хоног болгон 2-7 хоног болгонд би ингээл ялгаа бол олж харж байсан тийм 2-7 хоногт л ингээл биендээ өөрчлөлтөд олж хараад байсан тийм ээ. Тэгээд энэ болохоор зэрэг биендээ гарч байгаа өөрчлөлтийг харангуйтай би яасан. Надад аюу сэтгэлээ нэрхээ өгч байсан юм шиг тийм. Сэтгэлээ нэрхээ би маш хүчтэй замаасаа гарахгүйгээр тийм хийж исэн гэж хэлж байна тийм ээ. I have made this lifestyle. За энэ бол ингээ миний амьдралын тийм хэв маяг болсон юм аа гэж тийм. I can honestly say this has been the single most satisfying self-esteem building experience of my life. Энэ миний амьдралд бол одоо тохиолдсон цорын ганц одоо сэтгэл ханамжтай тийм ээ өөрөө өөртөө маш их сэтгэл ханамж авч байсан. Тийм ээ өөрөө сэтгэл өөрийгөө одоо өөрчлснөөс маш их сэтгэл ханамж авч байсан. Миний амьдралдаа цорын ганц хийсэн ийм зүйл юм аа гэж бүр үнэн сэтгэлээсээ ингэж хэлж байна гэж тийм үнэн сэтгэлээсээ бол би хэлж чаднаа. I can now look in the mirror and say I love my body and myself. Би одоо ингэ талент өөрийгөө харангуйтай би бол өөрийнхөө биеинд сэтгэл ханамжтай байна. Тийм ээ. Би бол өөрийнхөө амьдрал сэтгэл ханамжтай байна. Надад бол одоо юу гэдэг би бол амьдрал дээр аз жаргал дүүрэн бэлгэж байна гэж хэлж чадна гэж байгаа байхгүй. Айгуу сэтгэл өөдрөг юм болсон байна. За өнөөдөр хичээл ингэ дуусгая. Үгүй яна хичээл гэсэн чинь нөгөө бичлэг нэ. За